За одоо бид хэд болохоор нөгөө Монгол асууртаа ороод ирсэн байна. Одоо энэ бүх газар нь Монголын лангуунууд байгаа гэсэн. Бараг л нарантуул нүгэд ирсэн байгаа. За явцгаая. Манайхан бол одоо Монголынхаа бүтээгдэхүүнийг хараад мэдгүй л үү тий. Янз Гоё эсгийн гутлнууд байна. Кашмир бол зүгээр хаасаг болж та. За энийг манай найз өчтөр надаас асууж байгаа байхгүй юу? Энэ хамрыг энэ яг боргоцоо байгаа байхгүй юу? Тэгээд энийг өчтөр надаас асуусан заяа баа найз юу хэлсэн гэхээр энэ хамрыг яг хэн тэнд юм бол гэж асуусан. Энэ хамрыг яг хэн тэнд юм. Хушхан гэдэг брэнд юм байна. Нара. Ваа. Өчтөр тэ амсч үзсэн гоё юм лээ. Энд орж ирээд штэ миний бүр хамгийн их бүр ингээд нүд булаасан газрыг үзүүлье. Энэ савхан юм гадуур хувцснууд Монгол амар гоё. Даа жоох үнэтэй. Тэгтээ бүр амар гоё. Энэ миний л харах. Өөрөө ингээ яг савхан материалтай тэгээ аюу хүнд юм байна. Бас чамин аюу гоё. За нааш хараарай. Юун даарахыг март. За тэгээд үндэсний олон маш гоё брэндүүд маань ирсэн байсан. Тэгээд кашмир, эсхий урлал, гоё дээл хувцснууд тэгээд олон Монголда үйлдвэрлэдэг зүйлүүд ирсэн байсан. Өр Монголын өөртөө засах орны хөхөтөөс хурж байна. За энд бараг Монголын бараг 200-аас бараг 300 гаруй хувийн аж ахуй бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчид одоо ирсэн байна. Нарантуулаас ахуулаад их дэлгүүр, Гранд Плаза гэх бүхэл одоо салбарт одоо ажилдаг. Одоо янз янзын одоо салбараас одоо ирсэн байна. Энэ дандаа Монгол бүтээгдэхүүнүүд байгаа амар гоё байна. Тэгээд ер нь бол ингээд хөхөт юм уу, ирэнд юм уу яг нэг юм өөрсдөө гэсэн нэг тийм гоё худалдааны захтай болчихвол ер нь алстаа маш гоё гэж харагдаж байна шүү. Тэгээд энэ бол маш том. Одоо энэ манай Нарантуулыг яг юм болгочвол гоё л байна. Энэ нэг бол нэг 7 хоногт л барьж дууссан гэж бод зүгээр. Тэр нь хамгийн амар байгаа хгүй. Хүн хүч мөнгө төгрөгөөр бол үнэхээр сайн зодддог. За тэгээд яг хэрэгтэй юмдээ зарцуулж байгааз маш гоё. Нэг 7 хоногийн дотор л энэ олон 200 гаруй нэмнүүд чинь ийм гоё болгоод төгсүүлчихэж байгаа байхгүй юу? За энд бол ингээ маш олон одоо хятадууд ингээ өр монголчууд за хүрэлцэн ирж одоо манай бүтээгдэхүүнийг сонирхож байна. Энд бас манай одоо байгууллагууд, хувийн бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах түншээ олж явах жишээ нэ. За тэгээ өөр бүр ингээд өөрийнхөө юмыг одоо гоё ус дамжаад те өргөжөнд хэлж байна. Тэгээд маш гоё одоо монголчуудад дэмжсэн юм үйл ажиллагаа болж байна. Энэ дөрөвдүгээр удаагийн гэсэн ш. Дараачлалт нь ингээ бүгдээрээ эртнээс ингээд те гоё өөрсдөө үйлдвэрээ гоё хөгжүүлээ дэмжиж дахиад энд ирж уулзцгаая. За хонгороо найз нэг юм авсан гэдгсэн те. Юу авслаа? Юу авлаа? Аюу хөөрхөн жижигхэн. Тэр нөгөө дандаа зэсгэр хийдэг голдон нөгөө чулуутай. Тэгээд ээлтэй чулуу, тэгээд чулуутай бөгж, тэгээд үсний надаа хамгийн их таалагдсан үсний нөгөө юм шор. Тэгээд тэр нь зис зэн гол нооттой заяа. Тэрийг очиж үзүүлээ явъя тийш. Харсан чи бүр ингээд монголчууд ямар гоё одоо өв соёлоо хадгалж үлдээхэд бол те төрөл бүрээр бүр ингээд зөөр амар гоё нүд баясч байна. Хүүх манай монголч ийм гоё юм хийдэм байж тээ гэж харж байгаа. Тэгээд ингээд ард иргэд нь үнэхээр сайн хөдөлмөрч байна шүү. Бас маш олон хөдөлмөрч хүмүүс ирсэн байна энд. За. За би өчигдрийнхээ авсан ямиг харуулъя заяа. За энэ бүгжнүүд ингээ байгаа юм. Дандаа ингээд юу нь болохоор зис. Тэгээд эндээ ингээд хүмүүсийн дандаа ээлтэй юм чулуунуудтай. Энэ юу юм гэхээр нөгөө нэг зисэн хэл хусагч. За энийг би бүхэлд нэг өдөр ярьж ийж маргааш нэрч авсан. Энэ одоо нөгөө хүмүүсийн одоо амны эвгүй үнэр тэгээд нөгөө ходоод гиз эрүүл мэндэд маш их хэрэгтэй. Ер нь хүн өөртөө аваа явж байхад айгүй зүгээр. Энэ надад айгүйх таалагдсан. Тэгээд доор эвэл чулуу. Энэ бүр хөөрхөн зэ. Энэ үсний шор юм билээ. Одоо бид нар чинь энэ тэнд заримдаа ингээд үсээ шуугаад шууд ингээд шорлоо явчихдээ шүү дээ тий. Заавал гадны бүтээгдэхүүнийг хэрэглэж яхаар өөрсдийнхөө ийм
гоё зэсэн юм шорыг хэрэглэе гэж бодоод өчтөр өөртөө нэгийг худалдаж авсан. Айгу хөрх мас тий. За би өчтөр энэгчтэйгээ танилцсан. Аюу авсан. За танаас одоо ингээд нөгөө хүмүүсийн одоо хэл усагч юм уу энэ бүтээгдэхүүнийг сонирхох юм бол яг хаанаас очиж авах боломжтой вэ? Монголоос шүү дээ тий. Сайн мэцгаано. Наавал хансар ингээд би одоо гоёл чимээл хийгээд 10 жил болж байгаа. Тэгээ одоо зэсэн идэл рүү ерөнхийдөө ороод зэсээр байнга одоо юм хийж байгаа. Манай хэл усагч болохоор талбайн зүүн талаадаг галерей сүмнэр гэдлгүүрийн 2 давхурт хөшгтийн үндийн сүмнэр хаус гэдлгүүрт бас байгаа. 2 дэлгүүр бодлол гэж байгаа. Миний пэйжтэй холбогдоод бас хөргүүлээд авах боломжтой. Та тэгээд дандаа бүгдийг нь өөрөө хийд юм шүү дээ. Оо ямар гоё юм бэ. Ийм болохоор би өчтөр худалдаж авсан. Гоё юмтай танилцсан шүү. За тэгээ ихчтэй цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Зөндөө гоё юм хийгээрэй. Дараа очиж үйлчлүүлнэ Монгол. Баярлалаа. Та нарын ажиллаж гисэн амжилт хүсье. За баярлалаа. Тийм гоё бүгж гэнэ бүгж бэлгэлсэн. 10 сая Манай үеийн орчуулагчтай хийж байна. тэгээд өшөө даахныг ажиж. Чи өнөөдөр шиг авчихгүй. Манай найз тайлбарлаа. Дандаа нуухаа. Ямар хөөрхөн. Өдөр ямар гоё. Монгол үндэсний хувцас маань ийм гоё сонсог. За энд манай юу байна? Театрын маань зураг байна. Бид хоёр нөгөө өөрсдөө архитектор гэхээр иймэрхүү зураг мураг харахаар догтлоод байдаг шүү дээ. Тэгж хэлэн. За энэ манай юу хаана театр хаана? Зоя байна уу энд? Харагдахгүй юм тий? Скул олж чадахгүй байх шиг байна уу? Тэнд юм уу? Тэр дээр байгаа мэн тий? Энэ төлөвлөлт мөлөвлөлтөл яа гэх үү? Зэнд бол Хонконг, Шанхай тэгээд хөттэй одоо өмнөд орнуудаас ирсэн. Тохоо бөөлтөр харагдаж байна. Тэгэл ер нь яаж ч явах юм бэ? Аюу гоё харагдсан юм тий. Энд тэгтээ ингээд явхлаар ер нь заяа. Ер нь хогс үзэж байгаа хүмүүс донд ч гэсэн ингээд Монгол дээлтэй хүмүүс амар их байдаг тийм. Тэгээ ер нь ингээд тоглолт үзэж байгаа хүмүүс дотор хятад мөртлөө Монгол дээл өмсдөг хүмүүсээс аягүй их байдаг. Тийм. Өөр монголчууд маань бүр илүү их өмсдөг. Ер нь баг өдөр тутамдаа өмсгөөд идэг шүү те. Тэгээд саяны экспогоор ингээд манай өөр монгол найзууд энэ төр ер нь дээл авч ий. Айгуу гой гой дээлнүүдээ мэдчихээд явж байгаа. Айгуу их дээл авч ирсэн. Тийм. Цүнх мөх. Угаасаа нөгөө гар хийцэх цүнх дээл мэдээ загвар нь айгуу. Цүнх мөх бүр тэгэл дээл авцгааж байлээ. Бид нэр авмаа л гэсэн. Гэхдээ бид нэр мөнгө хороож байгаа болохоор үндэл бүр ингэ шүсээ залхиал яваад байлаа да тий. Тэгээд жоохон төвчсөн. Стил имижээ ингээд ер нь ингээд Монгол хэв маягаар ингээд уцалдаг болох юм бол зүгээр кул юм байна тий. Миний хувьд аль тийм болно шүү дээ. Тийм ээ ер нь бол тийм шүү. Оюутан байхдаа яг өөрийнхөө нэг хувцсны стил хийдэж шүү дээ. Тэрийг ер нь дандаа Монгол загвараар ингээд уцалдаг болно гэж боддгийн. Тэгээ одоо ч гэсэн болгоно. Надад нэг 5-6 дээл бол байдаг шүү. Надад тэгсэн чинь яг ийм урт дээл байдаг шүү. Надаа урт дээл байхгүй дандаа баг. Гэхдээ ер нь бол хөөе загсчнымар усгүй гэдэг л үү. Тэр л үн заяа. Манай хэд чинь дээл ойдог байхгүй юу? Гэхдээ би дээлгүй. Богинохон дээл бол яг байгаа. Гэхдээ урт яг Монгол дээл байдаг шүү дээ. Одоо тэгтээ зөндөө олонгоос ээжээр өсдөг байна. Ээжээ дээл. Ээж би дээл хэлбүүлье гэж тэгээд бахас. Хэлсэн үү? За энэ экспод оролцсон улсуудын даалгаврыг харуулъя. Тэнд одоо Монголоос эхлүүлээд ингээд маш олон улс байна. За тийшээ харах юм бол одоо Хятадын даалгавраас ахвал цаашаа маш олон улсууд байна тэнд бас.
За би ингээд нарлуу харж чаддгүй байхгүй. Миний нүүд нарлуу харахаар ингээд оройчод идэв. Тэгээд ерөөхдөө нэг 50 орчим улс орнууд ирж нөгөө экспод оролцсон байна. Маш том өргөн цар хүрээтэй ийм экспо болж өндөрлөх гэж байна. гэж хэлээд блогоо өндөрлөжээ. Бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа.